За Монгол улсад нийгмийн ажил үүсч өгчөөд 30 орчим жил болж байна. Тэгэхээр одоо бид нөгөө нийгмийн ажлын хөгжлийн талаар, нийгмийн ажлын одоо мэргэжил, за нийгмийн ажилтны талаар ярихаас гадна бол одоо бид нийгмийн ажил дах мэргэжлийн удирдлагын асуудлуудыг ярих цаг болсон гэж ингэж үзэж байгаа. Тэгээд яагаад ер нь нийгмийн ажилд мэргэжлийн удирдлага хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт одоо дөнгөж төгсөж гарч ирсэн болон шинээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад бол мэргэжил арга зүйн хувьд нь тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь тэр хүмүүс мэргэжлийн одоо үйлчлэгээ үзүүлэх, ялангуяа одоо чанартай сайн ийм мэргэжлийн зүйтэй ийм үйлчлэгээ үзүүлэхэд нь бол бас дэмжлэг тусламж хэрэгтэй байна. За гуравдугаарт нь бол нийгмийн ажилтнууд нийгмийн олон асуудлуудтай, мөн одоо асуудалтай хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байгаа хүмүүстэй ажилтдаг учраас тэд нар бас нийгмийн талаас мөн сэтгэл зүйн талаас дэмжлэг тусламж авах шаардлагатай байдаг учраас энэ мэргэжлийн удирдлагын асуудал их чухал байна. Тэгээ мэргэжлийн удирдлага гэдэг бол ажилтныг ажиллаа сайн хийх, за мөн одоо ажилтаа сэтгэл хангалуун хандах энэ тал дээр бол мэргэжлэнүүдэд илүү тусалдаг ийм үйл ажиллагаа үйлчилгээ байна. За одоогоор бол манай улсад нийгмийн ажилд бол мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар бол хүүхд хамгааллын салбарт нэлээд их анхаарч ажиллаж байгаа. Хүүхд хамгааллын салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын одоо мэргэжлийн удирдагчаар буюу супервайзераар бэлтгэх ийм сургалтууд явагдаж байна. За мөн одоо мэргэжлийн удирдлага гэсэн бие даасан одоо сурах хүчиг нам зохиолууд их гарсан байна. Тэгээ энэ бүгд нь бол бас нийгмийн ажилдах мэргэжлийн удирдлагыг зөв төлөвшүүлж бий болгох, цаашдаа хөгжих, нийгмийн ажилтнууд өөрийнхөө ажилтан болон мэргэжлийн үйлчлэгээнд сэтгэл хангалуун байх энэ боломжийг бүрдүүлж байгаа ийм үйл явц юм аа. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.